Энэ бол манай анимийн гол дүр. 27 настай, ажилгүй, архичин, ганц бие, Арата Кайзаки. Үүнээс хойш Кай гэдээ дуудаад явчих. Манай залуу үнэн бүтлгүй нөхөр. Дээрээс нь ээж нь залгаад би чанд одооноос ахиж мөнгө өгч чадахгүй. Чи одоо 27 настай. Тийм учраас чи өөрийнхөө амьдралыг өөрөө авч явах цаг чи хангалттай болсон гэж хэлсэн нь Кайд маш муу мэдээ байлаа. Тэгсэн гинэд хаанаас ч юм Кайн талаар бүх зүйлийг мэддэг нэгэн залуу гарч ирээд би чиний талаар бүх зүйлийг мэднэ. Ээж чинь чамд мөнгө өгөхөө болсон. Чи 27 настай ч чамд тогтсон ажил байхгүй гэхэд Кай гайхангаа чи хэн бэ гэж асуухтаа зэрэгцсэн тэр өөрийн нэрийн утсаа өгөөд миний нэр бол Yoake Ryo. Би бол дахин амьдрал нэртэй туршилтын лабораторийн ажилтан. Би чамд туршилтандаа оролцохоор сонгосон гэдгээ хэлдэг. Тэгсэн Кай гайхаад ямар туршилт тэр нь юу юм гэхэд туршилт 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн жил чамаас гарах амьдрах бүх зардлыг чинь 100% даана. Мөн туршилт хэрхэн явагдснаас хамаарч чамайг тогтсон ажлын байранд ч оруулах боломжтой хэлв. Тэгсэн манай Кай хэрхэн оролцох талаар асуухад чиний хийх ёстой ганц зүйл гэвэл энэхүү капсултай имийг л уух. Энийг ууснаар чи амьдралаа дахин шинээр эхэлж өсвөр насны хүүхэд болон залуу чинь гэв. Ингээд манай залууд өөрийн хийсэн бүх алдаануудаа засаж амьдралаа шинээр эхлэх боломж олгоход манай залуу мэдээж ийм сайхан боломжийг алдахгүй болохоор надад одоо алдах зүйл байхгүй гэж саналыг нь хүлээн зөвшөөрөв. Маргааш өглөө нь Кай сэрээ толинд харахад үнэхээр ахин өсвөр насны хүүхэд болсон байлаа. Хэсэг хугацааны дараа Рё манай залуугийн гэрт нэрээд бүх зүйлийг тайлбарлаад гэрээнд гарын үсэг зуруулаад мөн түүнийг туршилтын хугацаанд ахлах сургалт сурахыг нь хэлдэг. Хичээлийн эхний өдөр Кай ангийнхаа хамгийн арын ширээнд очиж суучихв. Тэгсэн ангийн гавал мөртлөө жаахан зожигдуу Хиширо нэртэй охин түн дээр ирснэ. Миний сандал дээр суугаад байна гэхэд Кай уучлалт гуйгаад босоод явчихв. Удалгүй багш нь түн дээр ирээд цүнхээ доошоо буулга гэж хэлэхдээ түүний цүнхэнд байгаа хайрцаг тамхиг нь олоо харчтэй. Тэгээ багш нь уурлаад хичээлийн дараа үлдээрэй гэж хэлдэг. Ингээд ангитай шалгалт авч байгаа дуусах үед Кай маш их санаа зовж айж байлаа. Учир нь шалгалтын хугацаанд ганц ч зүйл хийж бүтээсэн зүйл огт байсангүй. Ингээд хонх дуурайд хичээл тараад Кай ангиасаа гараад явж байтал хичээлийн дараа үлдээрэй гэж сануулсан багш нь түүнийг зогсоогоод өрөөндөө ороод хэсэг загнаж өгнөө. Яг явбал багш эмэгтэй манай залуугаас 2 насаар дүүл юм байлээ л дээ. Ингээд багш нь Кайг цаасан дээр уучлалт гуйгаад маргааш авчираараа гэд гэрлүүн явуулдаг. Замдаа алхаж байгаад Рёто таардаг. Ингээд Рё хэлэхдээ энэ бол миний ажил. Чамайг ажиглах, жилийн хугацаанд юу болсныг тайлагнах гэх мэт. Ингээд нэр урт хугацааны дараа ахаад ахлах сургуульд явах ямар байна гэхэд мэдгүй бүхэлдээ сүрэн шиг санагдаж байна гэв. Үүнийг сонссон Рё бодит амьдрал дээр хийж буй энэ туршилт нь нийгмээс хүндэрсэн ажилгүй арчаагүй хүмүүсийг нөхөн сэргээж ахин боломж олгох зорилготой. Ингэснээр тэд алдсан алдаагаа давтахгүй зөв зам руугаа явж чадна гэж тайлбарладаг. Маргааш нь багш нь шалгалтын дүнг танилцуулахад хөвгүүдээс хамгийн өндөр оноо авсан нь Оги Казуоми, харин октоудаас хамгийн өндөр оноотой нь Хиширо байлаа. Кай өөрийн цаасаа аваад харахад хамгийн бага оноог нь авсан байлаа. Өдрийн хоолны цагаар тэдний ангийн оноёа манай залууг хамтдаа өдрийн хоол идэхүү гэж асуухад жаахан эргэлдэж байгаад эцэст нь хамтдаа идэхээр болоод идэж явах үед тэдэнтэй тэдний ангийн Огрэ нэгддэг. Хоолоо идэж байхдаа манай залуу гişрээ хоолоо авахд ямар нэгэн асуудал үүснэгийг анзаараад түүн дээр очиод асуухад эмэгтэй өнөөдөр мөнгө авчираагүй гин л дээ. Тэгсэн Кай эмэгтэйд өөрөөсөө мөнгө зээлэхэд яагаад надад ийм их мөнгө зээлж байгаа. Энд чинь яг л насан турш хүн шиг санагдаж байна гэд эцэст нь зээлсэн мөнгийг нь аваад баярснаа хэлээд маргааш заавал буцааж өгнө гэдэг. Оройн Хиширо манай залууд өөрийгөө ахлах сургуулийн хөөхд ч гэсэн найз хөө гэдгээ хэлээд би тийм хүмүүсийн ойртох дотносох боломжгүй хүн юм уу гэхэд Кай үнэндээ бол тийм. Гэтэ чи баг зэрэг инээмсэглэж байх хэрэгтэй, илдэг байх хэрэгтэй. Гэхэд боломжоор инээх гэхэд нэг л тийм муухай аюугүй тийм ч таата харагдахгүй байлаа. Кай хэлэхдээ хүчээр инээх гэж хичээх хэрэггүй. Энэ тал дээр тэгж санаа битгий зов. Цаг нь болохоор чи угаасаа найзуудтай болж чадна гэдэг. Яг энэ үеэр Рё энэ бүхнийг харж байлаа. Тэгэд юмыг яаж мэдхүүгээд Кайд 1 жилийн туршилт дуусах үед таны ангийнхан болон ангийн багш гэд бүх хүмүүсийн ой санамжийг устгах болно. Тэгэхээр бүгд 17 настай чиний хөлбөрийн оршин тогтнолыг мартна гэсэн. Хэрвээ чи энэ туршилтын талаар хэн нэгэнд хэлвэл бид шууд туршилтыг зогсоогоод чамайг буцаад 27 настай хэмтэн оруулаад ой санамжийг чинь устгах гэд үргэлжлүүлэн чиний гаднах харагдах байдал чинь л 17 настай болохоос доторх зүйл би физиолог гэд бүгд 27 настай хിവэрэ гэв. Маргааш нь Кайзаки сургууль дээрээ өөрийнхөө шүүгэн дотроос Хиширогийн үлдээсэн дугтууг олдог. Үүн дээр нь зээлсэн мөнгийг нь хийгээд тусалсанд баярлаа гэсэн байлаа. Ингээд өдөр нь биеийн тамирын хичээл дээр октод 50 м гүйн гин. Харин хөвгүүд бол бөмбөг шидэх байлаа. Ингээд Кайн ээлж ирээд тэр бөмбөгөө шидэхэд чүүвэ 1 м шидчихв. Багш нь гайхаад юу болсныг асуухад мөрөн өвдөөд мөрөөсөө эргүүлж чадахгүй байгаа хэлдэг. Тэгсэн ангийнхан нь спортын тал дээр үнэн сууг юм байна гэж бодцсон. Бидний мэдж байгаачлан тэр бол 27 настай амьдралын хөвшилт буруу залуу шүү дээ. Богино зай хурдан гүйлтийн үеэр Кай нүрээрээ газар унчихв. Ингээд тэдний ангийн хүүхэд манай залууг өргөөд сургуулийн эмчийн өрөөлөв явна. Энэ үеэр Рё Кай мэдээллүүдийг харж байхдаа бодов. Аль хэдийн туршилт эхлээд 1 сар гадны хугацаа өнгөрсөн байна. Үр дүн сайн байна гэж харж байна гэж боддог. Мөн бид Рёгийн дэлгэцнээс Кайын ангийн охин болох Рена Кариог харж байна. Чимээгүй дуугүй боловч маш зөрөө чи дэмий хүчрэхэг гэж тодорхойлсон байна.
Хичээлийн эхний өдрийн нэмэгтэй ангийн хамгийн онд сурдаг Хиширогоос илүү өндөр оноо авахын тулд өвдсөн байсан шалгалтандаа ирж байсан. Тэгсэн маргааш нь Хиширо энэ нэмэгтэй рүү аимшиг инээ дээр инээсэн. Яагаад тэр хүмүүс рүү инээмсэглэж найзтай болохын тулд шүү дээ. Тэгсэн Карио энэ үйлдэлийг шал буруугаар ойлгоод Хиширогоос өндөр оноо сүүлийн шалгалтанд авсан болохоор намайг өдөж байна, шоолж байна гэж ойлгосон байдаг. Хэсэг хугацааны дараа Карио гар бөмбөгийн дасгалаа хийж байх үед түүний уур бухимдал үзэн ядалт хаягдсан мэдрэмж нь бүр дээцэгтэй хүрв. Шалтгаан нь түүний хамт бэлтгэлээ хийж байсан найз нь хамгийн сайн хоёр найзтай нь хамт яваад өгсөн нь хаягдсан ганцаардсан мэдрэмж өгч үзэн ядалтыг нь төрүүлдэг. Ингээд тэр яг явах гэж байхад Хиширогийн цүнхийг шалан дээр байгааг олж хараад муу санаа сэддэг. Учир нь Хиширо бүх зүйлийг ямар ч хичээл зүтгэлгүйгээр маш сайн хийдэг болохоор бүр уур нүрээд бүр өглөө. Шилдэг оноотой байсан чинь энэ хамгийн чухал зүйл биш. Аага авал миний найз. Чинийх биш гэд уурлан Хиширогийн цүнхийг аваад хаа нэгтээ хайна гэд гүйгээд гарч байтал Кайта шатан дээр тарахад Кай түнд намайг хичээл хийж яваад хөрөө ажилчдын өрөөнд үлдээгээр гэсэн чи надад заагаад өгөөч гэхэд Карио уучлалт гуйгаад би яаралтай харих хэрэгтэй байна гэд яг явах гэж зурж байхад Кай чи яагаад хоёр цогтой байгаа гэдэг. Карио айд санд нь юу гэх юм мэдэхгүй шууд гүйж зогтож байгаа шатан дээр халтарж унах үед Кай барьж авч чадсан ч өөрөө салтраад хамтдаа унцдаг. Кай сүлэгчийн өрөөнд сэрэх үед сүлэгч хэлэхдээ тэдний олсон хүн бол Хиширо байсныг хэлээд Кариог хамгаалж унсан ч үнэхээр сайн хэрэг гэж хэлээд яваад өгөв. Ингээд Карио сэрэхэд Кай түүнээс яагаад Хиширогийн цүгийг авчихсан явж байсныг нь асуух үед тэр одоо л нэг үнэнгээ хэлэн хаа нэгтээ нуух гэж байснаа тайлбарлахад яагаад ийм үйлдэл хийсэн бэ? Яагаад? Түүний цүнхийг нуух нь чи түүнийг ялж байна гэсэн үг гэж үү? Гэд үргэлжлүүлэн бусдыг хохироон түүнээсээ таашаал авч байгаа нь чи өөрийгөө илүү муухан болгож байна гэсэн үг гэхэд Карио бэлэмс туслуулан ойлгоход Кай түүнийг аргадаад чи өөрийгөө чухал хүн гэдгийг мэдрэхийн тулд заавал бусадтай өөрийгөө харьцуулах хэрэг байхгүй. Чи Хиширогийн талаар нэг л буруу одоодох шиг байна гэд эцэст нь тэр өөрийн 27 насны туршлагаа ашиглан түүнийг тайвшруулв. Ингээд Кай гараад Хиширотой уулзаад юу болсыг бүгдийг нь үнэнгээр нь хэлэхэд Хиширо энэ асуудлыг би өөрөө зохицуулнаа гэдэг. Ингээд Кай явж байгаад түүний хамгаалах зүйл совныг ажиллаад ямар нэгэн муу зүйл тохиолдох вэ гэж тэр ухарж алхасаар байгаад нуугдчихв. Тэгсэн гинэт Рио бас л модны ардаас гараад ирдیں۔ Кай цочход Рио одоо миний энэ үйлдэл тасмаар лээ. Би чамайг хаашаач явсан би тэнд чинь л байх болно гэлээ. Ингээд Хиширо болон Карио хоёр тааралдаад ярилцаж байх үед Рио болон Кай нар модны ардаас тэдний яриаг нууцаар чагнаж байлаа. Карио үнэнгээ хэлээд би чамайг үзэн яддаг. Чи миний өсөж байсан бүх зүйлсийг надаас авсан. Тэрнээс гадна хоёулаа энэ тэнд харц дулуурах үед чи муухан эднэ дээр намайг шоолдог гэхэд Хиширо энэ зүгээр л илдэг байх гэж л инээсэн инээмсэглэл гэв. Ингээд Карио энэ бүх хугацаанд түүнийг буруугаар ойлгож байсан үлийн зөвшөөрөөд тэр хоёр найзлахаар болдог. Хэдэн өдрийн дараа Ога болон Аноя хоёр манай залуу руу залгаад гадаа ч ирсэн байна гэхэд манай залуу шоконд ороод гэрээ харсан чинь битүү певний лааз битүү тамхины ишгээд насан турш хүмүүсийн хэрэгэлдэг зүйлүүд байв. Ингээд сандраад гялт цэвэрлээд нөгөө хоёроо гэртээ оруулаад хэсэг хичээлээ давтацгаадаг. Хэсэг байж байтал Ояраа ажилласан залгаад тэр явхаар болоход Кай болон Аноя хоёр хоёулахнаа үлдэв. Энэ бүхнийг утсаараа нууцаар сонсож байсан Рио хоёулахнаа үлдсэнийг нь сонсоод насан туршсан ир хүн болон насанд хүрээгүй жаахан охин хоёр хамтдаа ямар нэгэн зүйл болчих вэ гэж яагаад гялс гэлүүн гүйдэг. Энэ үеэр Оноя Кайд хайртайгаа сэтгэлээ илчилэхэд манай залуу үүнээс нь татгалцахтай зэрэгцэн Рио гэрт нь ирдэг. Ингээд Оноя үнэнгээ хэлээд өөрийгөө 27 настай дахин амьдрал лабораторийн туршилтын ажилтан. Залуухан харагдаж байгаа шалтгааны гэвэл тэр бас юм уучсан гин л дээ. Туршилтын үеэр сургуулийн насны охинтой уулзах боломжийг гаргаж өгөхөд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харах нь шалгалтын нэг хэсэг гэж тайлбарлаад туршилтын үеэр иймэрхүү тохиолдол дээр нэгэн хүн ахлах сургуулийн охинтой заваарсан болохоор урьдчилан сэргийлэх үүднээс шалгалт авсан гэж хэлдэг. Маргааш нь гар бөмбөгийн бэлтгэлийн үеэр Тамара нэртэй эмэгтэй нойр дутуугаас болж ухаан алдаж унаад Карио харин шагаагаа мултлаад удахгүй бол гар бөмбөгийн тэмцээнд оролцох боломжгүй болчихдог. Ингээд Тамара түүнийг тайвшруулахыг хичээсэн ч Тамара руу уурлаад би чам шиг гоц авьяастай хүн биш. Сайн тоглохын тулд сайн бэлтгэл хийх хэрэгтэй гэд битүү шууд нүүрэн дээр баахан ууралцдیں۔ Энэ явдлаас хойш тэд хоорондоо ярихгүй хэд хоног өнгөрөхөд Кариогийн багын найзууд Тамара тэр хэдийн юу ярьж байгааг нууцаар сонсож байгаад Кариог дагуулж яваад түүнийг үнэхээр юу гэж бодож байгааг сонсуулахаар явдаг. Тамара хэлэхдээ гар бөмбөгийн спорт бол миний ганцхан сайн шатдаг зүйл. Энэ нэгтээ бусад хүүхдүүдийн дургуутслыг төрүүлдэг. Харин Кариотай уулзснаар би энэ спортыг үргэлжлүүлэх хүслийг олж авсан гэв. Тэд ярилцаж дуусаад гарах гээд хаалгаа онгоолох үед нөгөөд бөөндөө байж байгаа нь ойлгомжтой. Ингээд тэд энэ хоёрыг ойлголцуулаад эвлэрүүлэхийг хүссэн ч Карио уурсан хിവэрэл байлаа. Тамара хамтдаа тэмцээнд ормоор байгаа хэлэхэд Карио би аль хэдийн шийдвэрээ гаргаад багшаас чөлөө авчихсан гэв. Хэд хоногийн дараа тэмцээний өдөр ирэхэд Карио тэмцээнд ирээгүй учраас тэд төнгөөр тэмцээндээ орж байлаа. Энэ үеэр Хиширо Тамарагийн гэрт ирээд түүнийг тэмцээнд орохыг нэлээд ятгаснаар эцэст нь Карио зөвшөөрөөд багийнхантайгаа нэгтгэхээр шийдээд тэмцээн дээрээ очдог. Үүнийг нь харсан багийнх нь үнэхээр баяртай байлаа. Ингээд тэд тэмцээний турш хамтдаа тоглосон ч эцэст нь хожигддог. Гэтэ хамгийн чухал зүйл бол нөхөрлөл шүү дээ. Хэд хоногийн дараа Огрэ эцэст нь Кариод хайртай гэдгийг ойлгоод тэд хамтдаа баярын үеэр албан ёсоор үерхэж эхэлдэг. Нөгөө талд Кай маань Хиширод сайн болсон байлаа.
Тэгсэн Хишироч бас манай залуу сайн бас энийг хэлж чадахгүй л байдаг. Гэтэ Кай ямар ч үйлдэлийг хүсэхгүй байлаа. Учир нь тэр 27 настайгаас гадна удахгүй бүх хүмүүс түүнийг мартах учраас. Тэгсэн яг үнэндээ Хишироч бас амьдралын туршилтанд орсон залуухан эмэгтэй байдیں۔ Нэлээд урт хугацааны өмнө Рё Хиширо дээр ирээд энэ талаар ярилцаад зөвшөөрөө туршилтанд оролцсон гин. Ингээд тэр хоёулаа дахин амьдралын талаар мэддэгч би бидээ хийж чадахгүй дотроо бодсоор л. Ингээд тэр хоёр тухайн цаг мөчийнхөө аз жаргалыг мэдэрч хамтдаа салют буудаллыг харцгаадаг. Эцэст нь Кай түүнд өшөө илүү олон найзтай болж тухайн цаг мөчөө өшөө илүү аз жаргалтай өнгөрүүлээрэ гэхэд Хиширо манай залуу түүнийг хизээж мартахгүй гэдгээ хэлэхэд манай залууч муу адил Хиширод түүнийг хизээж мартахгүй гэж хэлснээр аниме маань дуусдаг.